Сайн бацгаана уу? Өнөөдөр бид the present simple tense буюу энгийн одоо цагийн тухай хичээл орох нь байна. За, use 1. The regular habits or daily routine. They use the present simple tense to express the idea that an action is repeated or usual. The action can be a habit, a hobby, a daily event, or something that happens. Often happens гэр за эхнээс нь ихлэ тайлбарлаа явъя. Нэгдүгээр дүрэн болохоор бид нэр ийм habits буюу зуршлууд эсвэл өдрийн дэглэмийн үед энэ present simple цагийг хэрэглэдэг. За тэгэхээр энэ present simple цагийн одоо гол үйл явдлын idea буюу одоо санааг нь бидэрхийлдэг гэсэн үг. Энэ үйл явдал нь болохоор ихэвчлэн давтагдсан эсвэл ихэвчлэн ерөнхийдөө болдог тийм зүйлүүд. За тэгэхээр энэ үйл явдлуудад болохоор habit буюу одоо зуршлууд, hobby буюу одоо дуртай зүйл, байнга хийдэг зүйл, daily event буюу өдөр тутмын үйл ажиллагаа эсвэл зарим одоо тохиолдсон үйл явдлууд нь эдгээр action буюу үйл явдал. За энэ үйл явдлууд нь present simple цагт хэрэгжигдэнэ. Окей. За easy гэдэг нь болохоор example гэсэн буюу жишээ нь гэсэн үгний товчлол ахна. Easy гэсэн байх юм бол жишээ нь гэсэн үгний товчлол. За I play soccer. За play гэдэг нь тоглох. I play soccer гэхээр би хөл бөмбөг тоглодог гэсэн өгүүлбэр болох нэ. The school opens every morning at 7 AM буюу сургууль өглөө болгоны 7 цагт онгойдгоо нээдгээ гэсэн байна. За he usually forget her bags. Эсвэл he always forgets her bag буюу тэр ихтэй одоо үргэлж тэр эмэгтэйн цүнхийг мартадгаа гэж байна. Every 12 months the earth circles the sun буюу 12 сар тутамд дэлхий нарыг тойрдгоо гэсэн үг байна. Use 2. Facts are generalizations. The present simple can also indicate the speaker's believes that the action was true before, is true now, and will be true in the future. It is not important if the speaker is correct about the fact. It is also used to make generalization about people or something. Тэгэхээр facts гэдэг нь үнэн бодит эсвэл ерөнхий зүйлийн талаар ярихад present simple цагийг ерөнхийдөө ашиглана гэж байна. За тэгэхээр одоо speaker буюу ярьж байгаа ярианд оролцож байгаа хүн нь одоо тухайн үйл явдалтай итгэж байгаа буюу үнэн бодит зүйл ах юм бол бид нар present simple-ийг ашиглана. Тэгээд мөн ирээдүйд үнэн болох зүйлийн талаар ярьж байгаа юм бол ашиглана. За гэхдээ энэ бол speaker буюу ярьж байгаа хүний одоо факт буюу үйл явдал нь үнэн байх нь тийм чухал биш ээ гэж байна. It is not important if the speaker is correct about the fact. За гэхдээ ярьж байгаа хүний одоо үнэн зүйл нь тийм чухал зөв байх нь чухал биш. Гэхдээ хүмүүс ерөнхий зүйлийн талаар болон ерөнхийдөө хүмүүсийн талаар болон аливаа зүйлийн талаар ярихад бас ашигладаг. Жишээ нь cats like milk буюу муурнууд сөөнд дуртай. Cacaros is the capital of Venezuela. За Венесуэлагийн одоо төв хот нь болохоор Caracas байх нэ. За windows are not made of wood буюу цонхнуудыг модоор хийдэггүй гэж байна.
За тэгэхээр эдгээр зүйлүүд нь болохоор бүгд үнэн бодит тухайн ярьж байгаа хүн энэ зүйлд итгэж байгаа тохиолдолд ярьж байна. Тэгэхээр хизээч хувирдаггүй үнэн бодит зүйл ах юм бол present simple цаг дээр ашигладгийг санах хэрэгтэй байна. Use 3. Scheduled events in the near future. Speakers occasionally use the present simple to talk about the scheduled event in the near future. It is almost commonly done when speaking about public transportation, but it can be used with other scheduled events as well. Буюу scheduled гэдэг нь хуваар гэсэн утгатай. Хичээлийн хуваар school scheduled гэх юм бол хичээлийн хуваар болчихно. За scheduled events гэх юм бол одоо төлөвлөгдсөн үйл ажиллагаа near the future буюу ирээдүйд ойрхон төлөвлөгдсөн үйл ажиллагаа. За тэгэхээр ярьж байгаа хүн нь ихэвчлэн ирээдүйд төлөвлөгдсөн үйл ажиллагааг present simple цаг дээр ярьдаг. Гэхдээ элбэг тохиолдолд эдгээр нь болохоор энэ public transportation буюу нийтийн тээвэр дээр ихэвчлэн ярьдаг байх нь тэгээд мөн but it can be other. За тэгээд ярьж болно бусад ивентүүдийн талаар ч гэсэн ярихад боломжтой гэж ярих болно. За тэгэхээр the boss leaves night at 6 PM. Гэхээр автобус өнөө оройны tonight гэхээр өнөө орой гэсэн. Өнөө оройны 8 цагт хөдлөнө явна гэж байна. За тэгэхээр 8 цагт одоо яг болоогүй байна тий. Гэхдээ оройны 8 цагт болох зүйл тэгэхээр ирээдүйд илүү ойрхон болох ч байгаа зүйл учраас түүнийг явна гэсэн явдгаа гэж present simple цаг дээр хэлж байна. When do we board the plane? Буюу хизээ бидний онгоц самбар дээр бичигдэх юм болоо гэсэн өгүүлбэр байна. За the party starts at 8 o'clock. Буюу энэ үдэшлэг болохоор 8 цагт эхэлнэ. За present simple цаг tense is used with adverbs like. За adverbs буюу одоо энэ өгнүүд байгаа ихэвчлэн давтагддаг өгнүүд дээр present simple цагийг ашиглаж болно. За жишээ нь одоо always гэсэн adverb байна. За тэгэхээр I always come to school by car буюу би дандаа гэсэн. Always гэдэг нь бүр 100% дандаа гэсэн үг байхгүй юу? За би дандаа сургууль руугаа машинаар ирдэг. За often гэдэг нь болохоор нэг 90% гэсэн үг. Usually гэдэг нь бас 90%. Sometimes гэхээр 75% дандаа гэсэн утгатай үг. За rarely гэхээр нэг 50%, 25%. За never гэдэг нь бүр тэг хизээч үгүй гэсэн үг. Every day гэх өдөр болгон буюу always-тэй адилхан 100% гэсэн үг. За тэгэхээр I always come to school by car. Often I don't come here every often. Би ер нь бол дандаа энд ирдэггүй гэсэн санаа байна. He usually eats breakfast at 7 AM буюу тэр ихтэй ихэвчлэн гэсэн монголоор usually ихэвчлэн 7 цагт өглөөний хоолоо иддэг гэж байна. За sometimes гэдэг нь болохоор заримдаа гэсэн орчуулагдана. Sometimes I go to party. Заримдаа би өдөршлөгт явдаг. Rarely ховор гэсэн утгатай. She rarely cooks. Тэр одоо ховорхон хоол иддэг. Заримдаа хоол иддэг. Ер нь хэлбэг тохиолддоггүй гэсэн утгатай. Never гэхээр хизээч үгүй. He is never late for class. Тэр ихтэй хизээч ангиас хоцорч байгаагүй. За every day гэхээр өдөр болгон гэсэн. They sleep early every day. Тэд нар
өдөр болгон эрт унтдаг гэсэн үйлдэлүүд байна. Тэгэхээр present simple цаг дээр adverb-уудыг ашиглаж болох нь adverb-уудад болохоор always, often, usually, sometimes, rarely, never, every day гэсэн үгнүүд орох нэ. 7 үг байгаа. За always гэдэг нь дандаа, often гэхээр заримдаа, ер нь ихэвчлэн, за usually заримдаа бас ихэвчлэн, энэ хоёр бол ерөнхийдөө ойролцоо үг байна. За sometimes гэдэг нь заримдаа, rarely ховорхон, never хизээч үгүй, everyday өдөр болгон. За rule. За дүрмүүдийн хувьд ярих юм бол нэгдүгээр дүрм to form the present simple. The present simple we add s to the infinitive of the verb in the third person singular he sheet. Буюу present simple цаг дээр бид нэр 3 дугаар биеийн эзэн бие дээр infinitive буюу хувраагүй үйл үгэн дээр нь s дагавар залгадаг байна. Жишээ нь одоо за 3 дугаар биеийн эзэн биеүүдэд нь болохоор he sheet гэсэн 3 ордог. За тэгэхээр жишээ нь I live буюу би амьдардаг гэсэн үг байна. За тэгэхээр тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр гэсэн энэ 3 дугаар биеийн эзэн биеүүд гэж яриад байгаа. Энэ эзэн биеүүд нь болохоор present simple цаг дээр би тэр эрэгтэй амьдардаг, тэр эмэгтэй амьдардаг, тэр амьдардаг гэж хэлхийн тулд бид нэр энэ infinitive буюу хувраагүй энэ үйл үг дээр нь s дагавар залгадаг байна. Тэгэхээр he lives, she lives, it lives гэсэн утгатай өгүүлбэр болох нэ. За хоёрдугаар өгүүлбэр I sing буюу би дуулдаг гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр тэр эрэгтэй дуулдаг, тэр эмэгтэй дуулдаг, тэр дуулдаг гэхийн тулд he sings, she sings, it sings болдог байна. За тэгэхээр s дагаврыг яаж залгадаг вэ гэхээр what be the verb ends in a o s s s h c h x v ed es. За тэгтээ үйл өгөөд нь ямар одоо төгсгөлөөр төгснөөс нь хамаарат s үсгийг залгадаг. Энийг болохоор мөн олон тоон дээр үзчихсэн те. За олон тоон дээр нэр үг олон тоон дээр хувирах нь гэсэн хичээл дээр үзсэн. Мөн үйл үг 3 дугаар эзэн бие дээр хувирах гэсэн одоо хичээл үзэж байна гэсэн үг. Бас давхар. За тэгэхээр I go тэр he sheet энэ өв үсгээр төгссөн байна те. Өв үсгээр төгссөн үг нь болохоор es үсгэж ирэлдэг. Goes. He goes, she goes, it goes. Kiss гэсэн үг байна. Тэгэхээр хоёр s үсгээр төгссөн үгнүүд нь бас es-ийг залгана гэж байна те. I kiss, she kiss, he kiss, it kisses. He kisses, she kisses, it kisses. За I watch буюу би үзэн гэсэн үг байх юм бол ch-ээр төгссөн үг байна те. За тэгэхээр he watches, she watches, it watches болдог нэ. За ch буюу sh буюу wash гэсэн үг. He washes, she washes, it washes болдог нэ. За x-ээр төгссөн буюу picks гэсэн үг байна. Picks дээр болохоор бид нар he picks, she picks, it picks болдог байна. За 3 дугаар дүрм дээр болохоор consonant followed by y, the y changes into ie and we add s. За тэгэхээр consonant мод буюу гэгүүлэгчийн араас y үсэг орцсон байх юм бол y үсэг нь хувираад ie болдог. Тэгээд бид нар s үсгийг залгачдаг. За жишээ нь I study буюу би сурдаг гэсэн өгүүлбэр харин тэр эрэгтэй сурдаг, тэр эмэгтэй сурдаг гэх юм бол he studies буюу y-ийн оронд ie авчдаг байна. She studies.
За C. Number C. За тэгэхээр A vowel followed by Y. We just add S. За тэгэхээр их шиг байх юм бол бид нар шууд Y үсгийг залгана. Жишээ нь I fly, he flies, she flies болно. За 3 дугаар дүгнэлт нь болохоор to form the negative and the interrogative, we need the auxiliary verb to the. In the present simple, that means we have to add es in the third person singular he, she, it, while the main verb will be used in the negative. За тэгэхээр өнгөрсөн цаг биш. Үгүйсгсэн өгүүлбэрүүд дээр болохоор бид нар дүү гэдгийг авдаг. За асуултын хэлбэр дээр бид нар дүү гэдгийг авдаг. Тэгээд асуулт болон үгүйсгсэн хэлбэр дээр бид нар дүү авдаг. Харин 3 дугаар бие эзэн биеюуд гэж саяны хэлсэндээ нэг тоон дээр 3 дугаар бие эзэн тооны нэг тоон буюу third person singular гэсэн хувиргал буюу he, she, it гэсэн гурав дээр болохоор одоо es дагавар дүү гэдгийн урталд es авдаг байна. За тэгэхээр одоо үзье. Тэгээд дүү дээр es авсан учраас бид нар үйл үг нь infinitive-ээр бичгэнэ. Сая болохоор үйл үгнүүд нь s дагавар эсвэл is аваад исэн бол одоо үйл үгнүүд нь infinitive буюу хувраагүй байдлаар асуултанд орно. Асуулт болон үгүйсгсэн хэлбэрт бид нэр тэгж орно. За жишээ нь do I like, do you like, do they like гэж асуусан. Би дуртай юу? Та дуртай юу? Тэд нар дуртай юу гэсэн асуулт байна. Тэгэхээр тэд нар дургүй, бид нар дургүй, би дургүй гэсэн хариулт. I don't like, you don't like, they don't like гэсэн асуулт хариултууд байна. Гэтэл 3 дугаар буян эзэн биеүүдийн асуулт нь болохоор does авдаг, es-ийг авдаг. Does she like, does he like, does it like. За тэгээд энэ нь одоо to be үйл үг дээр ч гэсэн адилхан байсан шүү дээ. Is he like, is Jenny a woman? Is Danny a man? гэж явжсэн. Тэндээ адилхан no, he is not a man. He is not a woman гэж явжсэн дээ. Тэндээ адилхан одоо do дасын араас not буюу үгүйсгсэн өгүүлбэр маань орж ирдэг. Тэгээд үйл үг гэсэн үг. Эхлээд үглийн эзэн 2 дугаарт энэ үгүйсгсэн өгүүлбэр дээр шүү зөвхөн. Эхлээд эзэн бие 2 дугаарт нь don't эсвэл doesn't. За don't doesn't яаж авдаг гэхээр энэ person буюу одоо хэд ямар хүн дээр ярьж байгаа вэ гэдгээс шалтгаалаад авдаг тий. To be үйл үг дээр авдагтай адилхан present simple цаг дээр мөн авдаг бахнэ. Тэгэхээр present simple цаг нь to be үйл үгээс илүү амархан байдаг. За ягаад гэвэл энэ нь зөвхөн 3 дугаар биеийн эзэн биеуд буюу he, she, it гэсэн 3 дээр л s авч байна. Doesn't болж байна. Харин I, you, they гэсэн I, you, they, we гэсэн хувиргалууд дээр don't. За тэгээд энэ болохоор I do not гэсэн үгний товчлол нь don't гэж болсон. Does not гэсэн үгний товчлол нь doesn't болсон гэсэн үг. За тэгээд үлийн эзэн тэгээд үгүйсгдүү энэ уртлынхаа дүү дасыгаа авлаад not үгүйсгч нь биш гэсэн утгатай. За тэгээд like дуртай юу гэдэг артлын 3 дугаар энэ verb бол дагаад артлт нь verb object бол object-ээр ингэ дагаа явж идэг штэ. Тусгах тоног. За grammar structure буюу за одоо ингээд яг дараалал нь ярьж өгөө гэж байна. За тэгэхээр affirmative буюу одоо им positive эерэг өгүүлбэр дээр бид нар болохоор subject тэгээд verb
За тэгээд verb нь болохоор ихэвчлэн infinitive хэлбэрээр читнэ. Ямар үед as авах вэ гэхээр 3 дугаар биеийн эзэн бие 1 тоон дээр ах юм бол 3 дугаар биеийн эзэн тоонд болохоор he she 3 маань орж байгаа шүү дээ. За тэгээд complement буюу нэмэгдэл хавсаргууд маань орж ирж байна гэсэн үг. Энэ бол object гэсэн үг. Object орж ирнэ гэсэн үг. За negative буюу одоо үгүйсгсэн өгүүлбэр дээр болохоор subject үл ийз орж ирлээ. За тэгээд do болон das аль нэг нь орж ирнэ. За тэгээд not биш ээ гэсэн өгүүлбэр орж ирнэ. За тэгээд одоо үйл үг маань. Үйл үг нь гэхдээ ямар ч одоо эзэн бие байсан хувирахгүй гэсэн үг. Infinitive-ээр бичигдсэн гэсэн үг. Энд бол 3 дугаар биеийн эзэн биен дээр хувираад явж ийн гэдгсэн шүү дээ. Хувирна гэд харин энэ дээр болохоор үйл үг нь хувирахгүй. За тэгээд энтэйгээ адилхан object гэсэн complement яг нэмэгдэл хавсраг гэсэн үг орж байна л да. Тэгэхээр энэ бол object гэсэн үг. За энэ interrogative нь болохоор асуултын хэлбэр гэсэн үг. За энэ болохоор yes no question буюу yes no гэсэн асуултаар хариулагддаг асуултын хэлбэр. За тэгэхээр энэ нь болохоор дүү болон дасаар эхэлнэ, тийм ээ. За тэгээд энэ нь болохоор дүү дас аль нь байх вэ гэдэг нь болохоор subject-ээсээ тодорхойлдог. За plus verb буюу үйл үг нь одоо орж ирнэ. Одоо асуултын хэлбэр дээр өгүүлбэрийн хэлбэр дээр болохоор бид нар эхлээд subject дараа нь verb гэд явж байна. За үгүйсгсэн дээр болохоор эхлээд subject дараа нь do das дараа нь not гэж явжсэн. Тэгээд тэрнтэй адилхан одоо 1 2 3 гэж явжсэн бол бид нар 2 1 3 яг л нөгөө түрүүчийн to be өгүүлбэртэй асуултын хэлбэр үүсэнтэй яг адилхан явна гэсэн. За тэгээд verb тэгээд complement хавсарсан одоо like make саяны жишээнүүдээр гарч ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд үгнүүдэд бичээд тэгээд энэ дээр нь юу ч хамаагүй ч болно. Тэгээ нэмээд асуултын тэмдэг асуулт юм чинь энэ чинь асуултын тэмдгээр дуусах ёстой. Question mark. За саяны миний одоо хэлээд байсан юмнуудыг болохоор ингээд гоё хүснэгтэнд оруулаад харуулж байна. Affirmative гэдэг нь одоо эрэг positive өгүүлбэр. За positive өгүүлбэр дээр болохоор одоо жишээ нь амьдардаг гэсэн үгэн дээр бүгдэн дээр нь жишээ авъя л та. I live in Улаанбаатар. Би Улаанбаатар хотод амьдардаг гэмэл I live. За та болохоор Солонгост амьдардаг. You live in Korea гэж явдаг тий. За тэгээд he she бол 3 дугаар биеийн эзэн бие үед 3 дугаар биеийн эзэн бие үед дээр бид нар es авнаа. За мөн зарим үгнүүд дээр нь es болно, зарим үгнүүд дээр нь is болно. За тэгээд he lives, she lives, it lives. We live, you live, they live болно. За тэгээд негатив буюу үгүйсгсэн өгүүлбэр дээр болохоор бид нар I don't live, you don't live. За he she дээр es-ийг авж байгаа. He doesn't live, she doesn't live. It doesn't live. We don't live, you don't live, they don't live гэсэн өгүүлбэр болж байна. Interrogative хэлбэр буюу асуултын хэлбэр дээр болохоор дүү дасан аль нэг нь тэгээд subject дараа нь verb буюу I байх юм бол дүү, you байх юм бол дүү, харин he she байх юм бол das. Das he, das she, das it. За we you they дээр дүү бас авна гэсэн үг. Ерөнхийдөө болохоор he she дээр л ингээд хувиргал явагдаад байна. Бусд нь адилхан болоод амжилттай амархан болж байна гэсэн үг. За одоо болохоор W гэсэн асуултын хэлбэрийг үзье. Тэгэхээр the present simple WH question with the auxiliary do and does. За тэгэхээр what do you do on Saturday morning гэхээр хасааны өглөө юу хийдэг вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр do you гэдгийнхаа урталд
what гэдгээ тавьчихна шүү дээ. Do дасынхаа ортолт when what гэдэг WH question одоо ямар асуулт асуумаар байгаа тэнцэнээсээ хаана хизээ ямар одоо жишээ нь тийм асуултуудыг ортол навчна. Do does she do in weekend тэр эмэгтэй энэ 7 хоногийн weekdays 7 хоногийн өдрүүдэд юу хийх вэ? I have breakfast in a restaurant. Би өглөөний цагаа уусан. Тэр эмэгтэй she does exercise. Тэр эмэгтэй дасгал хийнэ гэсэн үг байна. За when do you go to school буюу хизээ сургууль руу явах вэ? When does he play? Тэр эрэгтэй хизээ тоглох вэ гэсэн үг байна. We go to school on weekends буюу weekdays буюу 7 хоногийн өдрүүдэд бид нар сургууль руу явна. She plays soccer on Wednesday буюу тэр эрэгтэй хөл бөмбөг 3 өдөр хөл бөмбөг тоглодог гэсэн өгүүлбэр байна. За present simple цаг бол одоохондоо ингээд 3 хэрэглээг нь үзлээ тий.